За сайн уу манайхаа юу яцгаанаа удахгүй шинэ жил болох гэд хөөхөн догтлоостол байж гинүү та нар маань. Гадуур яалтчгүй баярын уур амьсгал орчлоо шүү тий. Өнөөдөр би та нартай багадаа шинэ жил төгөхөр үздэг байсан хүүхэлдэйн кино болох 2001 онд гарч исэн Barbie in the Nutcracker-ыг товчлон ярьж өгөхөөр бэлтлээ. Бичлэгээ эхлэхээс өмнө суугтаа subscribe дараад үзээрэй. Тэгэхээр кино маань Барби, Келли хэмээх бяцхан охины хамтаар балетынхаа сургуультаа хийж буйгаар эхэлнэ. Гэтэл Келли маань хөдөлгөөнөө бага зэрэг алдаад байх ба тоглолтын дээр алдаа гаргахыг гэхээс айж байгаа талаараа хэлтэл Барби түүнд бэлтгэлээ сайн хийгээд зоригтой байх хэрэгтэй болохыг сануулангаа Клара хэмээх балетчин охины түүхийг ярьж эхлэх болно. Клара маань дүү Томигийнхаа хамтаар өвөөгөндөө амьдардаг бөгөөд өвөөнд тэдэнд хайртай хитээж нэлээд зарчимч хүн тул баг зэрэг хатуу ханддаг болох нь харагддаг. Удалгүй түүний аав эгч Элизабет хурч ирэх ба аяллахаа сонин сайхан хуваалцаад Клара Томи нарт бэлдсэн 100 сарын бэлгээ өгөн манай хүнч бэлгээ нэгээд хартал цөмөөхөө байх ба аав эгч нь гаднаа царай муутай байж болохч дотроо ханхүүгийн зүрх сэтгэлтэй гэж хэлтэл дүү нүунийг сонсоод булаацалдаж гарыг нь гимтээгээд хайчдаг. Клараш тэр дороо цөмөөхөн гарт нь боолт хийж өгөөд нэг мэтгэд зочны өрөөндөө унтаж орхисон байх ба шүн дунд болж цаг яг 12-ыг заахад тэдний гэрийн Жеригийн нүхнээс гэрэл цацарч ич хэдийн тоосонцрууд гэр дотор бүрхсээр цөмөөхөө ам орчихноо. Гэтэл удалгүй нөгөө нүхнээс маш олон тооны зэвсгэлсэн хулганууд гарч ирснээр цөмөөхөөж тэд нартаа үдэлцэж эхэлдэг. Харин энэ үед нь Клара маань сэрж болж буй зүйлсийг хараад нүдэндээ итгэж ядан сууж байтал удалгүй нүхнээс хулганы хаан бололтой титэн мэнтэртэй гартаа шидэт таяг барьсан хулган гарч ирснээ цөмөөхөөдөө тулдан юу юугүй түлээ болгоод хувирах гэж байхад нь Кларач хурч ирээд болохыг шаардтал хулганы хаан түүнийг бусдын хэрэг тошууд урдаг чамааг жижигрүүлчихил да гэж саваагаараа дохиод өөрсдөө адилхан бяцхан болгоодох тийм. Ингээд бяцхан Клараг цөмөөхөө хулгануудаас хамгаалan түүнийг дээш авиран аюулгүй байхыг хүсснээр манай хүн жаргагүй ихэнд авирч эхэлнэ. Гэтэл цөмөөхөө маань хулганы хаан болон түүний цэргүүдэд бүслүүлэн хэцүүхэн байдалд орохыг харсан Кларач шаагаагаараа түүний толгойг онож ухаан алдуулснаар байдлыг аварч гарнаа. Хулгануудыг явсны дараа цөмөөхөө амийг нь аварсан талархлаа илэрхийлээд гэрлүүгөө харих хэрэгтэй болсон талаараа хэлтэл манай хүн харин энэ бүхнийг зүүд гэж бодож буйгаа хэлээд явхаасаа өмнө өөрийг нь буцаагаад хэвэн хэмжээнд оруулахыг хүстэл цөмөөхөө түнд зөвхөн чихрийн гүнжил хулганы хааны шившлийг арилгаж чадах болохыг хэлдгээс гадна хулганы хаанч бас түүнийг цөмөөхөө болгоод хувиргацсан тул шившлгээ арилгуулахаар чихрийн гүнжийг хайж байгаагаа хэлдэг. Гэтэл удалгүй хааны цагны шар шувуу бас амилдсан байж тааран тэдэнд чихрийн гүнжийг хаанаас олж болохыг хэлж өгөөд манай хүний босож ирэхэд нь тус болох ээжийнх нь Кларад өгчээсэн балетчин охины чимэглэлээс зүйлтийг нь авчран өгөөд төгжээг нь нээвэл гэртээ босож ирэх болохыг хэлнэ. Ингээд өөр аргагүй болсон Клара маань цөмөөхөө хамтаар хулганы нүх рүү ортол доош унсаар мөсөн хонголд ирчихдэг. Удалгүй тэдэн дээр цасны таг нь хурч ирэн санаандгүй байдлаар цөмөөхөөг мөргөн далавчаа гэмтэх ба Клара түүний далавчийг засан өгтөл талархлаач илэрхийлэлгүй нисээд явчтیں۔ Манай хоёр ч эндээсээ гарах арга хайн зогсдол нөгөөх цасны таг нь бусдыгаа дагуулan ирээд хамтдаа бүжгэлсээр тэдэнд гарц гаргаж өгсөөр явнаа. Ингээд тэднийг замдаа хулганы хааныг ялах цорын гас найдвар бол чихрийн гүнж болох талаар ярилцаад явж итэл хааны тагнуул болох фильм химээх сарсан багваха тэдний яриаг сайдар сонсон хаандаа нисэн гэж мэдээгээ дамжуулан хэлснээр хаанч цэргүүддээ тэднийг барьж ирэхийг даалган шүү дээ. Харин манай хоёрыг тосгонд иртэл цэргүүд бүх зүйлсийг сүйтгсэн байх ба зөвхөн хоёр жаахан хүүхдэл үлдсэн байдаг. Бяцхан хоёр маань морьтойгоо хамт ойроо яваад эргээд иртэл бүх хүн байхгүй байсан болохыг хэлээд энэ бүхний эхлэлд ханхүү Эрикийг буруутгачээдیں۔ Кларач ханхүүгийн талаар асуудал цөмөөхөө түнд улсыг нь хулганы хаан эзлэхээс өмнө удирдах байсан хааны хүү болохыг хэлээд энд аюултай тул хүүхдүүдийг аван хөдөлгөх болно. Замдаа тэд цэргүүдийг тосгоноос үлдсэн зүйлсийг ачаад явж байхдаа таарах бөгөөд хулганууд тэднийг хараад хөөж эхэлдэг. Манай хэд ч ойроо бөөнөрөө гүйж байтал ашгүй тэдний дээрээс хэн нэгэн шатуунжуулан тусалснаар аврагдах боловч цөмөөхөө болон Клараг тагнуул хэмээн сэжиглээд байцаахаар авч явнаа. Манай хоёр ч угаасаа хулганы хааны хохирогчд болохоор энэ талаараач хэлээд түүнийг дийлж чадах чихрийн гүнжийг хайж яваагаа хэлтэл минт химээх жанжин нь ийм балаа юм өстө сонсож байгаагүй юм байна энтэр гэд итгэдэггүй. Цөмөөхөө харин өөрсдийнхөө яриг батлахыг хичээн Эрик ханхүү түүнд энэ талаар хэлсэн болохыг хэлтэл Эрик гэх нэрийг сонссон ахлах минт ч ихэд дуурлан тэр хинэггүй ханхуул энэ өмнөний гол шалтгаан болохыг мөн Эрикийг хинт ч хэрэггүй залхуу хариуцлагагүй амтан гэж бодож буйгаа илэрхийлж байтал хажуунаас нь Ахмад Канди яриаг нь таслаад өөрийгөө ханхуутай найз байсныг сануулan хамтдаа чихрийн гүнжийг хайхыг ятгаж чадсанаар маргааш замдаа гарахаар тохирцгоодог. Харин энд хаангой цөмөөхөөг барьж чадалгүй алдсан цэргүүдээ юу болгож хувиргах талаар бодонгоо Фимээс дотор гадаах чимэглэлүүдэд шалгуултал бүгд сайхан дүүрсэн л байгаа юм чин. Тэгснээ Фимийн зөвлснөөр тэднийг номын авчурга болгож хувиргах ба хааны бүртгэлээс чихрийн гүнжийн талаар мэдээлэл олох боловч
Сайхан сэтгэлдээ ухаантай бас зоригтой гэхээс өөр зүйл бичгтээгүй байдیں۔ Ингээд хорон санаатай хулган шидэт цаваагаараа ордны баг нь ашиглан авраг мангас бүтээгээд цөмөөхөөг олж устгахыг даалган Фимиг түн зөвлөхөөр явуулнаа. Харин энэ хооронд Клара хоёр бяцхныг оронд нь оруулаад өөрсдийг нь босож иртэлэнд аюулгүй байж байхыг хүсдэг. Гэтэл цөмөөхөө нойр нь хүрэхгүй гадаа сууж явах бөгөөд өөрийгөө зүгээр нэг модон цөмөөхөө болохоор унтаж амрах шаардлагагүй гэж эдээ. Үүнийг сонсон Клараш түүнд хандан "Чи жирийн нэг цөмөөхөө бишээ. Чи бол ханхүү Эрик шүү дээ. Яагаад хинт шилээгүй бэ?" гэхтэн тэрээр өөрт нь боломж байх үед ханхүү байхыг хүсээгүй болохоор одоо ханхүү байх эрхгүй гэж бодож буйгаа хэлдэг. Манай хүн ч түүнийг үргэлжлүүлэн зоригжуулаад "Чи хаан тулсан аврахын тулд амь насаа эрсдэлд оруулж байгаа. Ханхүү ингэдэггүй гэж юу хэмээн асуутал арт иргэд нь өөрийг нь хулганы хаанаас дорд үзэж байгаа тул цорингоос найдвар болох чихрийн гүнжийг олж бүх зүйлийг хэвэнд нь оруулах хэрэгтэй талаар хэлнэ. Ингээд маргааш өглөө нь манай хэд замдаа гарцгаан минт жанжин сүртэй дарга зан гарган өөрийнхөө зүтгэсээр байгаад аюултай замаар явхаар болдог ба ингэж явж байхдаа тэнцвэр алтан ардаа явж исэн Кэндиг түлхээд хэцүүхэн байдалд оруулааддаг. Тэгснээ өөрөө юу ч болоогүй юм шиг явж энтер арай тий. Харин энэ үед нь цөмөөхөө найздаа гараа салган тусалснаар ашгүй бүгдээрээ гарч чадцгаадیں۔ Тэгсэн нөгөөхт аргачин Кэндиг хүнсний цүнхээс салгаж унаглаа барьлаа гэд тэнэгтүүл яах вэ? Кэнди ч өөрийг нь ангал руу унгаах шахсанд бас түүнлөө агсраал амждаг. За ингээд цааш яваад далаа гатлах шаардлагатай болсноор Минт Кэнди нар завийг засахаар үлдэж харин Клара цөмөөхөө нар хүнс цуглуулахаар явцгаанаа. Манай хоёр явсаар худаг олдог боловч хин нэгэн хүчээр тагалцсан байх ба цөмөөхөөг арайхийн онгойлтол дотроос нь хулганы хааны хорсон бяцхан дагнууд гарч ирцгээн тэдэнд талархлаа илэрхийлээд эргэн тойрны гандад сүрүүлсэн ургамал ногоог ургуулж буцаан сэргээх болноо. Ингэснээр манай хоёр ч хөөхөн хүнстэй болж байгаа юм л та. Гэтэл удалгүй нөгөөх чулуун мангас гарч ирснээр манай хоёр шаардлагатай зугтцгаа нөгөө хоёр дээрээ буцаж ирэх боловч чулуун мангас арай хийж засчихсан завийг нь юучгүй бяцлаад хаяадах нөө. Аз болоход шидэт дагнууд тэдний гатлах хэрэгтэй далааг түр хөлдөөдгөөс гадна нөгөө хоёр бяцхан хүүхдийн морин тэрэг хаанаас ч юм хурж ирснээр манай хэд амжилттайгаар далаагаа гатлах боломжтой болдог боловч нөгөөх авраг мангас том алхасаар бараг л баригдах шахахад цөмөөхөө зориг гарган ил дээрээ мөсийг цөмлөн мангасыг живүүлж чадах болноо. Ингээд манай хэд явсаар зорьсон газартаа ирээд ордонлоо ортол энэ нь хулганы хааны бэлдсэн урих байдаг буюу Фимээс тэдний хайж буй зүйлийг сонсоод хиймэл ордон бэлдсэн. Тэгээд хамгийн түрүүнд орсон 3 болох Кларагаас бусдыг аваад яваадахнаа. Ингээд арал дээр ганцаараа үлдсэн Клара маань энд ирэх хэрэггүй байж гэж ирэлцснээ бодлоо өөрчлөн ямар нэгэн аргаар тэдэнд туслах хэрэгтэйгээ ойлгон өөртөөгөө яриа сууж идэл шидэт дагнууд хурч ирээд түүнд ийм хөөрхөн зүйл бэлдсэн байх ба манай хүн ч үүн дээр нь суусаар хулганы хааны ордонлоо симээрхэн орж чадах болноо. Түүнийг хүргэж ирснийхээ дараа дагнууд тосгоныхан дээр очоод хулганы хааны эсрэг тэмцэх хэрэгтэйг сануулснаар хамтдаа бослого хийхэр төлөвлөцгөөдөг. Харин Клара маань явсаар нөгөө гурийн хоригдож байгаа газрыг олж чадах боловч тэнд хинч байхгүй байх ба түүнийг яг гарах гэж байтал цөмөөхөө Кларагийн нэрийг дуудснаар бусдад харагдахааргүй байдлаар хорсныг нь ойлгон өмнөх шилийг нь хагалснаар тэднийг суллах болноо. Манай хоёрч баярлсандаа өөрийн ирэхгүй тэрвэрлдэн гинэт үнээсээ ичээстэл байж идэг. Эндээсээ гартал гадаа нь хулганы хаан том түүдэг асаах гэд бэлдэж байх ба цөмөөхөө энэ удаа чихрийн гүнж байсан ч бай үгүйч бай. Энэ харахыг зогсоох хэрэгтэй гэсээр өсөрч очин түүнийг титэм зүйлээгээд хаан болчихгүйгийн сануултал хулганч үдшилтэд яг цагтаа ирлээ гэснээ түүдгээ асаагаад бослог гаргахаар ирсэн арт иргэдийг бүгдийг нь хөшөө болгон хувиргаадахтیں۔ Ингээд тэд тултан хүчин хүрхүйг мэдсэн хулган өөрийгөө том хэмжээтэй болгон хувиргаад цөмөөхөөд хүчтэй цохилтуудыг хийж унахтал Клара ирж "Чи бол шидэт цавааны ард нуугдсан хольчхор амтан" гэд хулганы өдөөс зориг гарган зогсдол манай хүнийг ч хангалттай жижигрүүлээд үгүй л доо гэсээр саваага чиглүүлэхэд нь цөмөөхөө эцсийн хүчээ шавхан босч ирэн ил дээрээ түүнийг хамгаалтал шившлэгэн нойж хорон санаатай хулганы хаан өөрөө өчүүхэн амтан болж хувиран муу усны нөхрүүгээ өсрээд орчихдог. Ингээд цөмөөхөө дээр Клара очтол цөмөөхөө дахиад л өөрийгөө зүгээр нэг мод болохоор битгий санаа зов гэхтэн манай хүнд түнд "Чи модоос илүү гэдгийг бид хоёулаа мэднэ шүү дээ. Ханхүү Эрик" хэмээн түүний хацар дээр нь үнстэл хараал тайлагдаж цөмөөхөө ханхүү болон хувирнаа. Үүнийг нь харсан Ахмад Кэнди баярлжээдэг бол Минт жанжин харин амаа барьжээдэг шүү. Удалгүй Кларагийн хувцасч гүнжийн хувцаар солигдоход Эрик түүнийг энд бүх хугацаанд чихрийн гүнж байсныг ухааран үүнийг нь хилтэл манай хүн бол итгэж ядна л зогсноо. Ханхүү
харин түүнд үргэлжлүүлэн өөрийг нь хулганы хаанаас аварч түүний зоригтой байдал нь эцэстээ өөрсдөг нь ялтанд хүргэсэн болохыг мөн үнсэлт нь хараалыг тайлсныг хэлтэл эргэн тойрныхын зүйлс урьдын адил болж хүчсэн хүмүүст бас буцаад хэвэндээ орцгоох болно. Ингээд манай хэд ч бөөнөрөө ялтаа тэнгэглэн дуйлж бүжгэлцгээх ба ханхуу гүнжнэр маань бас хамтдаа бүжиглэх болно. Үүний дараа Эрик ард иргэдтэй хандан энэ удаад аавынхаа мэрэгэн ухаанаар хариуцлагатай хаан байхаа амлаж Кларагүйгээр энэ бүхнийг боломжгүй байсныг хэлээд түүнийг эндээ үлдэж өөрийнх нь хатан болохыг асуудал манай хүнд зөвлөлт рүүгээ зан. Энэ түгжээ намайг гэрт аваачих ёстойч зүр сэтгэлдээ энэ газар аль хэдийнэ гэрмэн мэт мэдрэгдэж байна хэмээн хэлээд зогсож байтал нөгөө хулганчин сарсан аваа хатаага нисэн гарч ирээд аз жаргалтай төгсгөлийг үзий аддаг гисээр зүйлтийг нь булааж аван нээж орхидог. Ингээд Клара ч аажмаар замхарч Эрик түнд эцсийн мөчөд хайртайгаа илэрхийлсээр үлдэх болно. Харин манай хүн гэртээ ирээд буудан дээрээс сэрэн цөмөөхөөгөө хайх боловч олддгүй ба удалгүй түүний өвөө орж ирэн өрөөг харснаа хулгануудыг шүнжин үдшилэг зохиожээдэ гихтэн Клара маань босон зүйлсийг тайлбарлахыг хичээн хулганы хаан өөрийг нь жижигрүүлсэн талаар хэлтэл өвөө нь бол өстэй итгэхгүй штэ. Гэтэл удалгүй аавгыг ч Элизабет найзынхаа хүүг дагуулсаар орж ирэх ба түүний зочно нь ханхүү Эрик байх нь тэр. Ингээд манай хоёр дахин уулзсан аав эгч нь тэдэнд боломж олгохоор өвөөг нь чирсээр өрөөнөөс гарч явдаг. Эрик харин түүний зүйлтийг эргүүлж өгөн бүжгэн дурснаар Барбигийн ярьж буй түүх дуусах болно. Энэ бүхнийг сонсон Келли маань энэ удаад өөртөө ихтэйгээр бүжиглэн алдаа гаргалгүй хийж чадсанаар энэхүү хүүхэлдэйн кино маань дуусч байна. За өнөөдрийн бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Тэгээд мэдээж над шиг Барбитай хүүхэлдэйнүүдэд дуртай охтууд маань цөөнгүй байдаг байсан байх. Миний хувьд бүгдэнд нь л дуртай. Гэхдээ яг хамгийн их үзэх дуртай олон дахин үзсэн нь бол Barbie of Swan Lake байсан. Мэдээж тухайн үед нэлээд хэдийнхэн CD бас байдаг байсан. Нэрээ та нарын бас хамгийн дуртай нь аль нь байснаа сэтгэл хэсэгт бичээрэй за. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр бай.